Эрүүл мэндийн яамнаас бэлтгэдэг ээлж зөвлөгөө мэдээлэл маань эхэлж байна. За энэ удаагийн сэдэв бол сэтгцэн эрүүл мэнд ба стрессийг даван туулах нь. За сэтгцэн эрүүл мэндийн тухай ярихын өмнө эрүүл мэнд гэсэн ойлголтыг ойлгох хэрэгтэй байдаг. За эрүүл мэнд гэсэн ойлголт нь бие эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд гурван эрүүл мэнд хамтарч иж бол бүтээдэг байгаа. За сэтгцэн эрүүл мэндийн тухай нийт хүн амын дунд бол сэтгцэн хувьд эрүүл байдал, за сэтгцэн нийгмийн тусламжсан асуудалтай, сэтгцэн эмгэгтэй гэсэн гурван ойлголтод бол хуваагддаг байгаа. За сэтгцийн хувьд эрүүл байдал гэдэг бол ерөөсөө дасан зохицох чадвартай байхыг л хэлж байгаа. Тэгээд үр дүнтэй бүр өөрийнхөө чадваруудыг бүрэнд ажиллаж байгаа энэ байдлыг бол сэтгцийн хувьд эрүүлгөө гэж хэлдэг. За сэтгцэн нийгмийн тулгымцсан асуудалтай гэдэг нь нийгэм сэтгэл зүйн гаралтай, зохистой шийдвэрлэх шаардлагатай сэтгцийн төр зүрийн хямралд өртсөн хувь хүний хэлнэ гэж ингэж байгаа. Тэгэхээр зэрэг одоогийн энэ нийгэмд за сэтгцэн нийгмийн тулгымцсан асуудал бол нийт хүн амын 20-25% эзэлж байгаа. Энэ маань нийгмээс, нийгэм эдийн засгаас, нийгэм улс төрөөс и тухайн хүний сэтгэл зүгээс бол хамаардаг бөгөөд гол нь зохистой шийдвэрлэнэ гэдэг нь зөв эерэг аргаар даван туулахыг хэлээд байгаамаа аливаа асуудлыг. Харин зохисгүй аргаар шийдээд авах юм бол та бүхэн сэтгцэн эмгэгийг бол нэмэгдүүлээд байна. За сэтгцэн эмгэг гэдэг бол өвчнөө олон улсын 10 дугаар ангиллыг энэ шалгуурыг хангаж байгаа бүлэг эмгэгийг оруулдаг. За энэ эмгэг бол нийт хүн амын 3-5% эзэлж байгаа. Харин эрүүл бүлэг маань нийт хүн амын 60-70% эзэлдэг байна. За сэтгцэн эрүүл мэндийн хувьд эрүүл байна уу, эмгэгтэй байна уу, эрүүл эмгийн завсарт байгаа сэтгцэн нийгмийн тулгымцсан асуудалтай байна уу гэдгийг олон хэмжүүрээр хэмждэг байгаа. За хамгийн эхлээд бие эрүүл мэндийн хэмжүүр. За бие эрүүл мэндийн хэмжүүр гэдэгт бол та хоолоо хэрхэн тохируулж гин үү, хувцас хэрхэн тохируулж гин үү, тийм ээ? За тохиромжтой байр сууцанд амьдарч гин үү? За эрүүл мэндэд хэр хамгаалж гин вэ гэдэг энэ дөрвөн хэмжүүрээр таны бие эрүүл мэндийн хэмжүүр хэмжигддэг байна. За дараа нь сэтгэл зүйн хэмжүүр гэж байгаа. За сэтгэл зүйн хэмжүүр гэдэг дээр өөрийнхөө амьдрал зорилготой байна уу? Аз жаргалтай байна уу, тийм ээ? За дээр нь бие биенээ хайрлах, нийгэмд хэрхэн зөв бие авч явж байгаа вэ? Орчиндөө дасан зохицож бие авч явж чадчихна үгүй юу гэдэг таны сэтгэл зүйн хэмжүүрүүд хэмжигддэг байгаа. Хэрвээ энэ хэмжүүрүүд алдагдах юм бол танд сэтгцэн нийгмийн тулгымцсан асуудал үүснэ гэсэн үг. За дараад нь сэтгэл хөдлөлийн хэмжүүр гэж байгаа. За сэтгэл хөдлөлийн хэмжүүрт энэ 6 ойлголт ордог байх нэ. За яг энэ нийгэмд бол сэтгэл хөдлөлийн хэмжүүр гэдэг бол хамгийн чухал хэмжүүр болж байгаа. Сэтгэл хөдлөлийн хэмжүүр бол харилцаа гэдэг юмар илэрдэг. Өөрийгөө бусдад хэрхэн илэрхийлж гин үү? Бусдад хайрлагдаж байгаа хэрхэн мэдэрч гин үү, тийм ээ? Дээр нь тухайн нөхцөл байдал тохирсон сэтгэл хөдлөлөө хэр илэрхийлж гин вэ? Сэтгэл хөдлөл хэр тогтвортой байна гэдгээс бол их хамаардаг байгаа. Тийм учраас энэ харилцаан дээр суурилсан нийгмийн үед бол EQ гэдэг буюу өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлийн тухай ойлголт бол нэлээд түгээмэл бол яригдталсан. За дараад нь оюун санааны хэмжүүр гэж байгаа. За оюун санааны хэмжүүр бол энэ дөрвөн ойлголтоос бүтдэг байна. За өөрөөр хэлбэл ялангуяа манай эрүүл мэндийн салбараас эрүүл зан үйлийг хэвшүүлэх, тийм ээ? Зөв хооллох, сөрөг дадлуудаас зайлсхийх, өгөөсгөх, тийм ээ? За энийг хэрхэн хэвшүүлж гин үү? За нийтээр дагаж мөрдөж байгаа энэ дүрм журмыг хэр сахиж гин үү? За ялангуяа энэ ковидын цар тахлын үед нийтээр зөвшөөрөгдсөн зарим нь дагаж сайн мөрдөж байгаа, зарим нь мөрдөхгүй байгаа, тийм? Тэр чинь таны оюун санааны хэмжүүр гэдгээр хэмжигддэг байна. За дээр нь шашиндаа хэр их ихтгэл үнэмшилтэй байна, тийм ээ? За шашин гэдгийн цаана бол өглөө болгоо сүгөө өргөдөг, ганданд очиод ном уншуулдаг энэ чинь бол орно шүү дээ. За тэгэхээр энэ ойлголт бас тухайн хүний оюун санааны хэмжүүрт ордог байна. За дээрэс нь тавьсан зорилгоо хэрхэн хэрэгжүүлж ийнэ, урдаа зорилго тавиа. Тэр зорилгодоо хүрэхийн тулд ямар арга замуудаар хүрж ийн, хэрэгжүүлж ийн гэдэг нь бол таны оюун санааны хэмжүүр гэдэг юмар хэмжигддэг байна. Тэгэхээр зэрэг энэ зүйл маань бас биелж чадахгүй байгаад ах юм бол танд сэтгцэн нийгмийн тулгымцсан асуудал үүсдэг байна. За дараа нь бэлгийн эрүүл мэндийн хэмжүүр гэж байдаг. За бэлгийн эрүүл мэндийн хэмжүүр гэдэг бол сэтгцэн эрүүл мэндтэй салшгүй холбоотой ийм ойлголт байдаг. За ялангуяа хүүхдүүдийн хувьд, өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол энэ бол хамгийн эмзэг асуудал байдаг бөгөөд тэр хүүхдийг хэрхэн зөв хүн болох вэ гэдэгт бол нэлээдгүй чухал байр суурийг эзэлдэг байгаа. За хэрвээ энэ хэмжүүр алдагдах юм бол танд бас ялгаагүй сэтгцэн нийгмийн тулгымцсан асуудал үүсдэг байна. За дараагийнх нь нийгмийн эрүүл мэндийн хэмжүүр гэж байгаа. За нийгмийн эрүүл мэндийн хэмжүүрт бол
нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлээс одоо гэр бүлийн гишүүн байх, хариуцлагатай эхнэр нөхөр байх, за гэр бүл найз нөхдийн дэмжлэг тийм ээ. За бүтээлч ажилчин байх, за олон нийтийн харилцаанд орох, нэр хүндтэй байх гэсэн ийм олон хэмжүүрээр за тухайн хүний одоо сэтгцэн эрүүл мэндийн байдал бол хамаардаг байх нэ. Тэгэхээр хэрвээ энэ хэмжүүрүүд одоо алдагдах юм бол танд сэтгцэн нийгмийн тулгымцсан асуудал үүснэ. За одоо гэр бүл салсан байх, одоо нэр хүндгүй байх тийм ээ. За одоо найз нөхөдгүй байх энэ төр бол бүгд одоо таны сэтгцэд бол тулгымцсан асуудал үүсэх ийм үндэс суурь болж өгдөгөө. За тэгэхээр эрүүл мэнд, сэтгцэн эрүүл мэнд гэсэн ойлголтыг ярихын тулд хүний амьдралын мөчлөг гэдэг ойлголтыг ойлгох хэрэгтэй болдог. За энэ маань бол төрхийн өмнөх, төрсний дараах гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. За төрсний дараах хэсэг нь бол үндсэндээ энэ 7 ангилал дотор багтаж ангилагддаг. За тэгээд одоо байшингийн суурийг хэрхэн тавих уу гэдэг шиг за хүний сэтгцэн эрүүл мэндийн суурийг хэрхэн тавих вэ гэдгээс хамаарат тэр хүн одоо сэтгцэн эрүүл мэндийн хувьд альва юмыг даван туулах чадвар, асуудал байвал зохицуулах энэ ур чадвар энэ төр хамаардаг байх нэ. За ийм учраас бас хүүхдийн одоо хөгжлийг бол товчхон дурдж өгье. За Эриксоны үзэл баримтлал гэж байдаг. За үндсэндээ хүний амьдралын саяны 7 мөчлөг дээр ямар одоо өөрчлөлтүүд гардаг вэ гэдэг тухай тайлбарлсан ийм үзэл баримтлал. За 0-1 наснд бол хүүхэд ээжтэйгээ хамт одоо симбиоз амьдралтай байдаг ийм үе. За энэ үедээ хүүхэд одоо ээжтэйгээ хамт байх юм бол өөртөө ихтгэлтэй байхын шинж чанарыг одоо олж авдаг байгаа. За өөртөө ихтгэлтэй хүүхэд бол хүнд итгэж найдаж сурдаг. За хэрвээ одоо ээжтэйгээ байх боломж бүрдээгүй магадгүй ээж нь нас ордог юм уу, салдаг юм уу яадаг те тийм нөхцөл байдал бүрдэг байх юм бол үл итгэгч хүн болж за тэр нь одоо зожиг, хартамтгай, сэрдэмтгий ийм хүн болох суурь бол тавигддаг. За дараа нь 2-3 нас за ээж дээр нэмэгдээд эцэг гэдэг хүний үүрэг оройл гарч ирдэг. За итгэлтэй байх суурин дээр хүүхэд амархан биеэ дааж сурдаг. Одоо хөлд, хилд хурдан орно гэсэн үг. За тэрний цаана бол хүүхдэд зоригтой дайчин байх юм шинж чанар бүрэлдэж идэг. За дараад нь 4-5 нас за эцэг ихтэй нэмэгдээд хүрээлэн байгаа орчин төрсэн гэрлүүгээ одоо анхаарал хандуулдаг үе байгаа. За ингээх явцдаа бол одоо санаачлагтай байх, зоригтой байх гэсэн сэтгэл зүйн хэв шинжүүд бол бүрэлдэж бий болдог. За дараагийнх нь бол сургуулийн үе. За үндсэндээ 6-аас 12 нас. За энэ наснд бол хүүхэд гэр бүлийн орчноос сургуулийн орчин руу ордог байгаа. За сургуулийн орчинд орох үедээ бол шинэ орчинд асан зохицохоос гадна шинэ зүйлийг маш их сурдаг. За энэ явцдаа маш их хөдөлмөрч, бүтээлч, чадварлаг болох ийм юмны суурь тавигддаг. За тэгээ энэ насны хүүхдүүд бол илүү одоо тоглоомын найзууд тийм ээ, охтууд охидтойгоо үргэдэг, хөвгүүд хөвгүүдтэйгээ үргэдэг ийм чухал үе байдаг. Тэгэхээр 0-5 наснд байгаа хүүхдүүдэд бол альва одоо асуудал тохиолдлоо гэхэд тэднийг хайрлах, инхрийлэх, тэврэх, үнсэх те энэ мөчөд бол хүүхэд бол маш сайхан стрессэн тайлагддаг ийм учиртай. Харин сургуулийн насны хүүхдүүдэд бол энэ хөдөлмөрч байгаа, бүтээлч байгаа энэ үед нь бол магтаж, сайшааж, урамшуулах ийм аргыг хэрэглэх нь бол сэтгэл зүйн хувьд аливаа асуудлыг даван туулахад бол чухал нөлөөтэй байдаг. За дараад нь 13-аас 19 нас өсвөр үе. Үе тэнгийнхэн өөрөөх юм бол одоо охтууд хөвгүүдтэйгээ, хөвгүүд охидтойгоо үерхэж нөхрөлдөг ийм үе. За энэ үед бол хүүхдүүд бол одоо өөрийгөө тодорхойлохын хямрал гэдэг юм одоо явагддаг. Хэн нэгэнтэй өөрийгөө ижилсүүлдэг, адилтгадаг. За тэрний цаана бол би үнэнч байна гэдэг энэ мэдрэмжээ одоо бий болгож байгаа ийм чухал үе байдаг. За маш одоо бас шилжилтийн үе учраас яг сэтгцэн эрүүл мэндийн хувьд нэлээд бодлионтой асуудлууд бол гардаг ийм үе байгаа. За дараад нь бол эдэр залуунаас за энд бол одоо гэр бүл зохион, үр хүүхэдтэй болно тийм ээ. Энэ үедээ бол хүнд хайрлах гэсэн сэтгэл зүйн хэв шинж бол бий болж ирдэг. За дараад нь бол эднээс за харьцангуй бол нөхөн өрчгөн асууд бол зогсонг байдалд ордог. За энэ үед бол сэтгэл зүйн үед халамжтай байх гэсэн ийм одоо сэтгэл зүй бол давмгаалдаг байгаа. За дараад нь бол харихнаас за энэ насанд бол одоо шудраг зарчимч байх. За дээр нь одоо
би одоо хийх бүтээх зүйлээ бүтээсэн учраас одоо надад бол эрх чөлөөтэй ингээд би өөрийнхөө таавар баймаар байна гэсэн ийм сэтгэл зүйнүүд бол давмгаалдаг байгаа. Тэгэхээр энэ насны одоо онцлогуд дээр тохирсон одоо стрессийг даван туулах аргуудыг хэрэглэх нь бол хамгийн тохиромжтой байдаг. За альва энэ асуудал үүсгэхэд бол заавал хэрэгцээ гэдэг юм бол айгүй чухал байдаг. Өөрөөр хэлбэл хүнд хэрэгцээ нь хангагдчих юм бол хүнд үргэлж таатай байдал үүсдэг. Ийм учраас одоо хамгийн доотлолт байгаа нь ядаж физиологийн болон сэтгэл зүйн хэрэгцээ хангагдах юм бол тэр хүнд үргэлж таатай байдаг учраас хүн хэрэгцээгээ хангах руу чиглэгдсэн байдлаар бол явдаг байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд стресс гэдэг ойлголтыг бол манай ахын бол нэлээдгүй сайн мэдж байгаа. За энэ маань бол хүчтэл гэсэн одоо бие махбодыг юм хүчтлийн чангарлын байдалд оруулдаг. За физиологийн юм хамгаалах хариу урал байгаа. 4-5 том бүлэг шинжээр бол илэрдэг. Тийм учраас хүн болгон одоо юу гэдгийг стресстгээрээ юмаа мартаад байна, уур минь хүрээд байна, гунж гутраад байна гэд маш олон хувилбаруудаар бол ярих боломжтой байдаг. Стресс гэдэг бол одоо маш тийм ерөнхий том ийм агуулгыг бол багтаадаг шүү. За тэгээд стресс гэдэг бол эвстресс, дистресс гэсэн хоёр стресс хуваагддаг бөгөөд за стресс бол өөрөө хүнд өвчин эмгэг үүсгэж чадвартай, хоруу чанартай байдаг учраас бид нар стрессийг даван туулъя. Энгийн юм шиг хэрнээсээ энэ асуудлыг шийдэж явахгүй болохгүй байгаа учраас бид нар стрессийн тухай нэлээдгүй ярьдаг. За тэгээд стрессийг даван туулах ийм олон аргууд байдаг. За та бүхэн өөрсөндөө тохирсон аргуудыг бол сонгож хэрэгжилж явах хэрэгтэй. За тэгээд хамгийн амархан тайлдаг арга нь бол ер нь ярилцлага, мэдрэмжээ илэрхийлэх гэж хэлж байгаа. Мэдрэмж илэрхийлэхийн цаана дандаа таагүй, тааламжгүй одоо мэдрэмжээ илэрхийлэх гэсэн ийм одоо агуулга бол явдаг юм аа. Харин одоо арх тамхи хэрэглэх, им хэрэглэх тийм ээ, ийм замаар бол стрессээ тайлах болохгүй маа гэдгийг бол зориуд сануулж хэлье. Эдгээр мань бол манай сэтгцэд хараат байдал үүсгдэг тийм ээ. Имийн, архины, тамхины хараат байдал үүсгдэг учраас дагаад стрессээ тайлах биш, дагаад одоо ийм онш бүх сэтгцийн эмгэгтэй болох боломжтой байдаг юм аа гэдгийг хэлхийг хүсэж байна. За ингээд уур бухимдлаа зохицуулах видеог бол та бүхэнд үзүүлье. Анхаарал хандуулсанд баярлалаа.